Зохиолыг бичиж дуугаруулсан Мөнхбаатарын Бэлгүн далай. Солиот 2 дугаар хэсэг. Баярт. Тэр өдөр тэнгэр бүрхэж жихүүн салхи цонх нүдэх тэр өдөр. Навчис моддыг орхиж тэнэмэл салхины аясаар хаачим хийсэн гудамжаар холхих хүмүүс урт хөрөмнийхээ зах руу шигдэн бүүдгэр тэнгэрийн муухай гайхаж бээцэгнэн алхах намрын тэр өдөр. 7 дугаарын өрөөнд дахин инээд хангинаагүй. Дахиж тэр өрөөнөөс хэнийгч солиот орон дуудаж хоолны ширээнд хүчээр суулгахын тулд чирч гаргаагүй. Энэ өрөөг дахин баяртынх гэж хэлээгүй. Бас энд баярт нэртэй солиот гэрийн болтол амьдэрснийг сунд уймж өнөө 2 харгалзагчаас өөр хүн санаж сарвахгүй. Тэдэж бас мартах үйц. Тэр өглөө баяртыг цагийн тариаг нь хийхээр асрагч дагуулan очсон совилогч яг л байж байсан тэр өрөөнөөс нь үргэлж шигдээд суучдаг байсан өнөөхөл булангаас нь зүрхэн зогсож хөшиж хөрсөн байхад нь олсон билээ. Совилогч яаран гарч эмчин өрөөний зүг харах урдааран харилцахсаар отоход ард нь баяртын өрөөний хаалхан дээр зогсоод үлдсэн харгалзагч юр бусын тайвнаар танил солиотоо ажин зогсож байв. Үргэлжил аман урагттал тажигнуулан хөхөрч орилж хашгирч эсвэл ямар нэг хөгжим шиг үл ойлгогдох зүйл гиншин гингнэж байдаг түүнийг одоо харвал унтаж байна уу гэмээр. Санаа алдмаар юр бусын тайван харагдах аж. 2 хазарт нь нулимсны мөр тодоос тод зам татуулан тогтож зарим зурус хэсэгтэн бүр улааж их л хорссон байх та гэж өөрийн ирэхгүй бодогдуулмаар үлджээ. Арзай чирэлдсэн үснэ нүүрийг нь халахлах хайдаж үйт эзнийхээ гудайсан толгойг даган санжигнана. Магадгүй энэ үед л баяртын хувьд хөгшин муурнууд хөгжим балбахгүй, нүргүй нөхтөн нанчид сүгнэхгүй хамгийн амгалан байсан биз. Эмчээ, та зүгээр үү? Таныг тамхинаас гарчихсан гэж бодсон юмсан. Гарчихсан л да. Гэхдээ баярт ч бас татдаг байсан юм штэ. За үгүй байлгүй дээ. Яаж тэрэ соль бишээ. Баярт тамхи татдаг байсан гэж. Бараг хоолойч иддэггүй шахуу байсан хүн шүү дээ. Би таньдаг байсан юм. Ийм болохоос өмнө танихаарч зогсохгүй дотны найз маань байсан юм. Гэхдээ та тэгээд за нэрээ тэрийг бидэнд хэллээч гэд яах вүлээ. Бата алдар хоёрыг бодвол би тайлэгчэд тариа тарихаас илүүгээр түүнийг мэдэхгүй юм байна. Гэхдээ та ингэж гониглож байгааг бодоход үгүй одоо юу ч гэмээр юм бидний л мэддэг шиг байгаагүй байх л та. Тийм үү юм чи? Совда минь. Бид тун хэцүү салбарт ажиллаж буй хүмүүс юм шүү дээ. Найз маань альбад тун ав яаслаг жинхэнэ суу тухантан байсан юм. Өтгөн Харкови Гарбоноро хоёроос хизээж буцдаггүй байж үлээ. Хэд чам биш гэрнээ сайхан хувцалдаг. Дэлхийн сууд хөгжмийн бүтээлүүдийг жихэн өвдтөл сонсно гэж надад бол төвхтэй. Хаяа уулзахдаа намайг чи над ажилласаа болж өөрөө галзуурчхав да гэдэг байсансан. Гэтэл 7 сарын өмнө энэ төвчтнөр орж ирэхэд нь би нүдэндээ ч итгэж чадаагүй. Үнэндээ бол итгэхийг хүсээгүй юм. Яаж яваа тийм болчихсон юм бол да. Манайд бүртгэгддэг олон төрлийн уншиг чи мэдэндээ. Гэхдээ баяртын онош тийм ч түгээмэл биш. Маш богино хугацаанд бараг авралгүй болтлоо хүндэрдэг. Энэ яг ямар онш вэ юм чи?
Чамд хамгийн энгийнээр тайлбарлавал сэтгэл зүйн хэд гүн цочрол гэх юм уу та. Найз маань гэрлээ дудаагүй байсан юм. Их нэртэй чин сэтгэлээсээ хайртай байж билээ. Ёстой хүнийг хайрлна гэвэл тэгж л хайрладаг байх. Харин баяртыг манайд ийм болж ирснээс нь хойш л эхнэр навтын ослоор нас барсныг би мэдсэн. Гарцаар гарч явахад нь утсаа оролдож явсан жолооч харалгүй дайрчихсан юм билээ. Тэгээд л найзын маань ухаан санаа нь гараад явчихсан байгаа юм. Хамгийн сүүлд бүрэн галзуурхаас өмнө эхнэрийнхээ бүх зургийг гарынхаа алган дээр шатаасан гэсэн. Нэрээ зүүн гарынх нь алга нилээд түлэгдсэн ирсэн. Хөөх юм ээ. Ганц их ч л уйлаад яриад байдаг юм. Намайг байтугай өөрийгөө ч танихгүй болчихсон байсан хүнд ямар дурсамж үлдэхвтэй. Хөөх юм уу найз минь одоо л нэг урд ханцуутай цамц. Уй гашуут амьдрал хоёроос салж байна да. Сундуу энэ жинхүү хэлж дуусаад цог нь унтарсан тамхиан уруулдан хүргэж хүчлэн сорход хоёр нүднээс нь хар услын нулимс бөмбөрөн урсав. Баярттай хамт гэрэл зураг авахулж байсан. Цаасан аяхтай копи бариад гудамжаар хамт алхаж байсан. Эмчин ихнэр төрөөд удаагүй байхад гэрт нь мод нүүрс төхүүлж гал түлж яг л гэр бүлийнх нь гишүүн мэт байдаг байсан гэд олон дурсамжууд хоолой дээр нь бөөн хар чулуу шиг тэглэн торно. Бараг өдөр бүрэл Брүгийн хэтэ Оксфорд гутлан өмсөд явна. Уг нь өсгийнх нь илэгдсэн. Байнга нуглардаг хэсгийнх нь нарс муудаж зураас үүссэн. Өөрийнх нь үдээс тасарч арай өөр нэг үдээсээр орлуулж хийсэн зэрэгээс нь харавал энэ гутал удсан баймаар. Гэхдээ баярт өчигдөрхөн л дөнгөж авсан аятай байнга харчилж хачин цэвэрхэн өмснө. Нугалсаар байгаад яг л тэрүүхэн нугалдаг хэсгээрээ жаахан илэгдсэн даавн өмд нь үрчлээтэй явсан өдөр цөөхөн. Хавар намартаан бол богино захтай хоолойтой цамц. Эсвэл нарийн судалтай юм уу? Од шиг хэтэ захтай цамцны дээгүүр гурвалжин захтай нэмгэн ноосон цамц өмсөд л явж байна. Өөрт нь зохихыг яана. Халаасандаа үргэлж самтай, бас үс нь үргэлж самнаастай. Харц чулуудаж элдвээр найлан хайтдаг нэг биш бүцгүйгээс дүлж байсныг нь ч сундуй сайн мэднэ. Харц нь гөлийж, үс нь сэгсийж, шүлс нь үсчиж, царай нь харалчсан ирсэн төөнийг харсан даруйд тийм сайхан хүний дотн дулаахан инээмсэглэл нь хаашаа зүхтэж оцсныг эмч гайхан харуулж билээ. Хорвоогийн юмс үзэгдлийг бүгдийг тайлбарлах аргагүй ч тайлбарлаж болдог зүйлс бас байдаг. Хүндрэлтэн хөгжил түүхийнхэн бүхэл явцад альваг дүгнэн таарч тохирох онлыг гаргаж чадвалч бас нодолсоор ирсэн. Харин хайрыг яг тийм гэд хэлчих тодорхой хариулт гэж бараг байдаггүй. Ер нь огт байхгүй ч гэмээр. Уильям Шекспир хайрын тухай хэрхэн бичсэнийг, Густав Климт хэрхэн биер будагаар амьлуулсныг, Рэй Чарльз хэрхэн дуулсныг л бид мэднэ. Гэхдээ баярт үжин хоёрын хайр ер бусын сэтгэл татам маш дулаан байж билээ. Тэдний хайрын тухай Шекспир ч ингэж бичээгүй гэмээр. Ямар ч зураач дүрслэн зураагүй. Бас ямар ч дуучин аялгуулн дуулаагүй болов. Өөр хэнийч дэргэд биш. Зөвхөн үжин гэх нэрийг сонссон даруйд гэрэлтдэг баяртын харцыг сундой мэднэ. Хайрт бүсгүй нь ямар нэг байдлаар бүр хамгийн жижигхэн асуудлаар байсан ч дуудахал юм бол яг л хэн нэгэн хамт кофе ууй эсвэл карбонорагаар дайлыг гисэн мэт харваж одно. Залуу хүүхдүүд шиг энэ тэнд байн хошуу амаа нийлүүлээд хэлээ хазаж найлан хатад байхгүй. Гэхдээ хэн ч бай баяртыг ганцхан хараад л үжинд дэндүү хайртайг нь мэдэж болно. Үжинч адилхан. Муу найзыгаа мэдхийн хувьд
Урд өмнө нь өөр хиндэж баярт ингэж дурлаж ийм ихээр хайрлаж байхыг нь мэдэхгүй. Хэрв саруулыг тооцохгүй бол. Гэхдээ үжин хайрлах баяртын хайр саруул гэгдэх тэр бүсгийг хайрласнаас нь ч хэдэн мянга дахин илүү гэдгийг харсан билээ. Тэр хоёрын бие биедээ зохисныг хэлэх үү? Үжин хайрлах баяртын хайранд баяртыг хайрлах үжингийн сэтгэлд мань доктор хөнгөн атаархаж явсныг ч хүн мэдэхгүй.